Манай киноны голдор Макс олон жилийн өмнө үрчилж авсан аав ээжтэйгээ бусад үрчлүүлсэн хүүхдүүдийн хамт ах Люкийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байснаа эргэн санаж байгаагаар кино эхэлнэ. Люк ч мөн үрчлүүлсэн байсан хэдий ч Макс Люк хоёр яг л төрсөн ах дүүс шиг салж хагцдаггүй хоорондоо маш дотно байжээ. Гэтэл Люк коллежид явхаар болж үүнээс хэдэн өдрийн дараа Макс ах нь хэтэрхий их стрессний улмаас амиа хорлсон гэсэн аимшигт мэдээг хүлээн авсан байна. Макс том болоод граффити зурдаг болсон ч эд хөрөнгө сүйтгэсэн хэрэгээр цагдаа нарт баривчлагджээ. Удалгүй Максийн үрчилж авсан аав түүнийг батлан даалтаар гаргахаар ирж Макстай уулзаад чи чинь яаж гсэн юм бэ? Чи Люкийн үхлээс хойш маш их өөрчлөгдсөн гэх мэтээр түүнийг зэмлдэг. Максийн үрчилж авсан аав азар шүүгчтэй ярилцсан түүнийг шоронд ял идлүүлэхийн оронд өндөр наснуудын асрамжийн газарт нийтэд тустай ажил хийлгүүлэхээр тохиролцсон байв. Макс энэ талаар сонсоод эсэргүүцсэн ч түүнд өөр ямар ч сонголт үлдээгүй байдаг. Ингээд Макс хотоос нилээд хол бөглүү газарт орших өндөр наснуудын асрамжийн газарт ажиллахаар очих бөгөөд тэр асрамжийн газрын гадаа буухта нэг хачирхалтай өвгөн түүнийг 4 давхрын цонхоор харж байгааг анзаарна. Дараа нь Макс асрамжийн газарт ажилладаг Лесчуно хоёртой уулзах бөгөөд тэд түүнд асрамжийн газарт мөрдөх ёстой дүрмүүдийг тайлбарлаж өгдөг. Энэ дундаас хамгийн чухал дүрм нь хизээч 4 давхар руу гарч болохгүй гэдэг дүрм байсан ба тэдний хэлснээр 4 давхарт тусаа асаргаатай өвчтнүүд амьдардаг байжээ. Удалгүй Макс ч ажилдаа орж цэвэрлэгээ хийж яваад нэг өрөөний хогийг авахар хаалгыг нь тогтвол хинч хариу өгөөгүй тул дотогш орж хачирхалтай маск зүүсэн хоёр хөгшнийг хараад гайхан цочирдно. Ингээд тэр ажлаа үргэлжлүүлж усан сангийн ойролцоо цэвэрлэгээ хийж байхдаа Норма нэртэй эмгэнтэй танилцах ба гэтэл гэнэт усан санд байсан нэг эмгэний толгойноос цус гарч эхлэн Макс ч бусад хөгшчүүлийг уснаас гарахт нь тусалдаг. Оройн Макс унтахаар болж орондоо орж хэвдсэн ч өдөржингөө хачирхалтай зүйлстэй нүүр дулгарснаас болоод Люк ахынхаа тухай хардарж зүүдлэн нойрноосоо цочин сэрдэг. Гэтэл дээд давхраас хашгирах чимээ гарах нь сонсогдно. Өглөө нь асрамжийн газарт амьдардаг Луис Сэди хоёр түүний хаалгыг балбан өөр нэг хөгшөнд Максийн яралтай тусламж хэрэг болсон гэд өрөөнөөс нь авч явдаг. Удалгүй тэд нэг өрөөнд ирэхэд асрамжийн газрын хөгшчүүл Максыг алга ташин угтан авах ба үнэн хэрэгтэйтэд Максийн асрамжийн газарт ажиллах болсныг нь тэмдэглэхээр хуурч авчирсан болж таардаг. Ингээд тэнд байсан хөгшчүүл нэг нэгээрээ Максад өөрсдийгөө танилцуулах ба өрөөний нэг буланд зураг зурж байсан эмгэн гинэт Макс руу хараад доогтойгоор хилээ гаргадаг. Удалгүй Макс дээр өөр нэг өвгөн ирээд өөрийгөө асрамжийн газрын эмч доктор Сабиан гэж танилцуулах ба доктор Сабиан Максийн нүдүү хараад түүнийг гоё нүдтэй юм байна гэж магтдаг. Шөнө нь Максыг орондоо унтаж байтал түүний өмнө харсан өнөөх масктай эмгэн хажууд нь ирж хөвтөөд одоо би чамайг хүсэж байна гэж шивнэн хэлэх ба Макс ч удалгүй нойрноосоо сэрж энэ эрдөөл зүүд байсныг ойлгоно. Ингээд нойр нь хулцсан Макс коридороор тэнэж яваад ахаад л дээд давхраас хэн нэгний хашгирахыг сонсон цочих бөгөөд гэтэл гинэт ард нь Норма гарч ирээд яагаад одоо хүртэл унтаагүй байгааг нь асуудаг. Макс ч унтаж чадахгүй байгаагаа хэлэхэд Норма түүнийг өрөөндөө урьж тэд Нормагийн өрөө рүү очино. Макс Нормагийн өрөөнөөс нэг сэлбэр олж өмнө нь иймэрхүү зүйл харж байснаа хэлэхэд Норма ч асрамжийн газарт олон жилийн өмнө нас барсан найзаа эстэр нь сэлбэр сэлдэг байсан талаар хэлж найзаас нь үлдсэн зүйл гэдгийг тайлбарладаг. Дараа нь Норма Максад урагдсан зураг үзүүлж хүүн түнд зориулан зурж байсан ч хүүн нэг удаа уурандаа зургийг урсан талаар яриад түүнийг нас барсны дараа урагдсан зургийг нь нандинан хадгалах болсон талаараа хэлдэг. Максад ч энэ яриа ахыг нь санагдуулах ба тэр Норматай ярилцсанаасаа хойш асрамжийн газрын хөгшчүүл өөрийн гисэн түүхтэй илдэг найрсаг хүмүүс болохыг ухаарна. Ингээд Макс ажилдаа орж 3 давхрыг цэвэрлэж байтал дээд давхраас дахин хашгирах чимээ сонсогдох ба энэ удаад Макс сониуч зангаа барьж дийлэлгүй өнөөх хориотой 4 давхар руу гарна. Түүнийг 4 давхарт очиход тэрэгцэртэй өвчтнүүд угтах бөгөөд өнөөх хөгшчүүлийн биеийн байдал маш аимшигтай заримынх нь нүднээс цус гарч байдаг. Гэтэл нэг өвгөн Максыг анзаарч хашгирч эхлэх ба өнөөх өвгөн ч хамаг хүчээрээ тэрэгнээсээ буу Макс руу мөлхөж ирээд түүнийг барьж авахд азар энэ үед Лесчуно хоёр тэдэн дээр яран ирж өвгнийг Максаас холдуулж тэндээс авч явдаг. Үүний дараа 4 давхарт олж харсан зүйлсээсээ болоод цочирдсан Максыг доктор Сабиан дуудаж уулзах бөгөөд тэр Максыг хориотой 4 давхарт гарлаа гэж буруутгана. Доктор Сабиан Максад би чиний яагаад энд ирснийг мэднэ. Чи өмнөшгөө хэрэг төвөг тарихаа болоод энэ боломжийг амьдралаа шинээр эхлүүлэхэд ашиглах хэрэгтэй гэж зөвлөдөг. Удалгүй Норма Макстай уулзаж 4 давхар руу гарсныг нь сонссноо хэлээд зүрхээ мэддэг гэсэн үгийг иш татна. Тэгснээ Норма Максад би чамайг сайн залуу гэдгийг мэднэ гэхдээ 4 давхрыханд хинч юугаарч тусаж чадахгүй гэж хэлдэг. Маргааш нь Макс Нормаг доктор Сабиан Лес хоёртой маргалдаж байгааг олж харах бөгөөд тэр Нормагаас юу болсныг асуухад Норма ч онцгийн зүйл болоогүй гэж хариулна.
Дараа нь Макс түүнд Нормагийн хүүгийн зургийг гүйцээж зурсан зураг өгөхөд Нормач үүнийг хараад ихэд сэтгэл нь хөдөлдөг. Тэр зүрх зүрхээ мэддэг гэсэн ишиллээ дахин давтаад Максд энэ асрамжийн газар маш аюултай эндээс аль болох хурдан зүхтаа гэж хэлээд өрөөлүүгээ ордог. Макс шүнжэнгөө Норма яагаад түүнийг зүхтаа гэж хэлсэн тухай бодож хондог. Ингээд маргааш нь тэр Норматай уулзахаар очиход Жууно Нормагийн бие тавгүйрсэн учраас эмнэлгийн байранд байгаа гэж хэлдэг. Ингээд Макс гадаа агаарлаж байхдаа дөрвөн давхарт байсан өнөөх өвгнийг олж харах бөгөөд өвгөнч цонхон дээр цусаараа ямар нэг зүйл бичих гэж оролдоно. Гэтэл гинэт Норма асрамжийн газрын цонхоор унаж яг Максийн нүдний өмнө хашааны төмөрт нэвт сүлбүүлж өгөх бөгөөд Макс ч гүн шоконд ордог. Цагдаа нар Нормагийн хүүтэйгээ уулзахаар явлаа гэж бичсэн цаасыг олох ба удалгүй тэд Нормаг оршуулна. Нормагийн найз Луис их л гашуудаж Норма үргэлж түүнийг хөдөлгөөнтэй эрүүлж хэрэг бай гэж зөвлөдөг байсан талаар ярихад Макс түүнээс Нормаг үнэхээр амиа хорлсон гэж бодож байгаа эсхийг нь асуудаг. Тэр Нормагийн энэ газар аюултай гэж хэлснийг Луис хэлэхэд Луисийн хамаг бие татуулсан хөснөө дараа нь дахин хэвийн байдалд орж энэ зүйл түүнд давтагдаад байгаа тухай хэлдэг. Тэр шөнө Макс дахин нэг хачиргалтай зүүд зүүдэлж Нормаг болон дөрвөн давхарт байсан өвгнийг аимшигтай байдалтай хардаг. Ингээд тэр цочин сэрээд хаалганых нь хажууд хит ягаан туяаны гэрэл байхыг олж харах бөгөөд гэрлийг асаахад хаалган дээр нь тэмдэгтэй хүмүүсийг олгож битсэн байдаг. Дараа нь Макс өнөөх гэрлээ барин Луисийн өрөөнд очиж унтаж байгаа Луис руу гэрлээ тусгаад хүзүүн дээр нь байгаа хачиргалтай тэмдгийг олж харна. Маргааш өглөө нь Макс үрчилж авсан аав ээжтэйгээ видео кол хийж Норма өгсөн талаар хэлээд би энд байгаа хүмүүст туслах ёстой гэж хэлдэг. Ингээд Макс Нормагийн өрөөлөө нууцаар орж сэжүүр хайж байтал Лес ирээд түүнийг хориотой өрөөлөө орлоо гэж буруутхан энэ талаар удирдлагадаа мэдэгдэн гэж сүрдүүлэхэд Макс ч ердөөл Норматай салхиас гүйцэтгэхээр ирсэн гэж учирладаг. Лес Нормагийн бүх зүйлийг зойрны өрөөнд шатааж байгаа бүх зүйл дуусан гэж хэлэхэд Макс ч зойрны өрөөлөө бууж Нормагийн юмнуудыг нэгжиж эхэлдэг. Улмаар тэр Нормагийн сэлбэрийг болон түүний тэмдэглэлийн дэвтрийг олох бөгөөд Норма тэмдэглэлийн дэвтэртээ Макс Луис хоёрыг аюулд орсон талаар дурдаад тэд шүн бүр тариурын зөв болон нохоотойгоо ирж биднийг өөрчилдөг гэж бичсэн байдаг. Дараа нь Максыг Луисийн өрөөнд очиход Нормагийн үхэлд гашуудаж сэтгэлээр унсан Луис өөрийгөө шийтгэн би энэ хүнд байдалтай болсон байх ба Макс ч Луисийг болиулаад тусламж дуудахад эмч Луисийн шархыг нь эмчилэхээр авч явна. Макс өрөөндөө бусаж ирээд доктор Сабианы талаар интернетээс хайж үзээд түүнийг хүний тарих болон хөвгшөлттэй холбоотойгоор настай хүмүүстээр туршилт хийдэг болохыг олж мэдэх ба гэтлэгнэт Максийн компьютер дээр чи гэрэл харсан уу гэсэн мессеж гарч ирдэг. Ингээд Макс өнөөх мессежээр дарж нэг хувийн чат руу орох бөгөөд хачиргалтай маск зүүсэн эмэгтэй Макстай видео чатаар холбогдоод ямар нэг зүйл хэлсэн боловч дүрс нь гацаад юу ярьж байгаа нь сайн сонсогдохгүй байдаг. Маргааш нь Макс хяналтын камерууд худалдаж авах ба гэтлэгнэт өчигдрийн аимшигтай масктай үл таних эмэгтэй түүнтэй холбогдоод надад туслаач асрамжийн газарт байгаа хөгшчүүдэд бусачгээ мангасуулахоос өмнө туслаач гэж гуйна. Макс эмэгтэйгээс илүү дэлгэрүүлж асуусан боловч гэнэт түүний бичлэг тасардаг. Дараа нь Макс худалдаж авсан камеруудаа асрамжийн газрын энд тэмдгүй суйрлуулж дэлгэцэн дээрээ камерын дүрсийг харан юу болж байгааг хянаж эхэлдэг. Гэтэл өнөөх дөрвөн давхрын өвгөн камеруудын нэг рүү ойртон ирсэн боловч Макс өвгний юу хэлэх гээд байгааг сайн ойлгохгүй байдаг. Хэсэг хугацааны дараа Максийн нойр нь хурч тэр сандал дээрээ зүүрмөглөх бөгөөд удалгүй тэр нойрноосоо сэрээд Жуног тэрэгцэртээ өвчтөн түрэн явж байгааг олж харна. Гэтэл удалгүй коридорт нохоо хөдөлсөн эрэгтэй гарч ирэх ба удалгүй доктор Сабиан өнөөх нохоотой эрэгтэй болон хэсэг хүмүүсийн хамт нэг өрөө рүү орох нь харагддаг. Макс ч тэдний байгаа газар руу ярангуйж өрөөнд ойртож очоод эмэгтэй хүний яг л тамлуулж байгаа мэт аимшигтай мухагаар хашгирахыг олж сонсох бөгөөд тэгтэл тэнд байсан нохоо түүнийг олж харан хуцахад Макс ч бушуухан шиг зүгтааж өрөөндөө буцаж ирнэ. Өрөөнд нь өнөөх видео чатаар холбогдоод байсан эмэгтэй түүнийг өгтөж аваад Америкийн засгийн газар энэ асрамжийн газарт маш аюултай туршилтуудыг хийж байгаа талаар хэлнэ. Тэд амьтан дээр туршилт хийснийхээ дараа одоо настай хүмүүстээр туршилт хийж эхэлсэн бөгөөд асрамжийн газрын хөгжчүүлд ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд сэжиглэж араас нь эрэл сурал хийх хинч байхгүй байв. Эмэгтэй өмнө нь энэ асрамжийн газрын 3 давхарт байсан нэг өвгний охин бөгөөд одоо аав нь 4 давхар руу шилжсэн байжээ. Тэр энэ бүхнийг илчлэхийн тулд нотлох баримт хэрэгтэйгээд Максыг мөрдлөгөө үргэлжлүүлэхийг гуйж хэрвээ нотлох баримт олж чадвал аавыгаа аварч чадна гэж хэлдэг. Гэтэл гинэт өнөөх 4 давхрын өвгөн Максийн өрөөнд ирээд өнөөх эмэгтэй рүү дайрах ба Макс энэ тэмцэлдээний үеэр гэмтэл авч ухаан алдан ундаг.
Түүнийг ухаан ороход доктор Савиан дээрээс нь тонгоон харж байх бөгөөд тэр яг Максийн өдрөө тариурын зүгээр хатгах гэж байдаг. Гэтэл гинэт Макс эмнэлгийн орон дээр нойрноосоо сэрж энэ бүхэн зүүд байсныг ойлгоно. Максыг бүрэн сэргэхэд Жуно түүн дээр ирээд дөрвөн давхрын өвгөн яаж игээд түүн дээр ирж Максыг гэмтээсэн талаар хэлээд доктор Савиан түүнд удахгүй нарийн үзлэг хийн гэдгийг дамжуулдаг. Гэсэн ч Макс Жуног өрөөнөөс гарангууд цонхоор өсрөн гарч тэндээс зүгтаан үрчилж авсан ээж авийнхаа гэрт очих ба тэр тэнд эцэг эхийнхээ үрчилж авсан хоёр шинэ охиныг олж хардаг. Максийн үрчилж авсан ээж түүнийг тайвшруулахдаа Нормагийн өмнө нь хэлж байсан зүрх зүрхээ мэддэг гэсэн ишлэлийг хэлэхэд Макс ээжээсээ энэ үгийг өмнө нь сонсож байсан эсхийг нь асуудаг. Максийн ээж ч нэг найз маань ингэж хэлдэг байсан гэхдээ би хэн байсныг нь сайн санахгүй байна гэж хариулна. Ингээд Макс ээж аав хоёроо гадагш гарсны дараа хоёр охин дүүдээ Нормагийн зургийг харуулж түүнийг өмнө нь харж байсан эсхийг асуухад тэд ч үгүй гэж хариулах ба Макс эцэг эхийнхээ гэрийг нэгдсэн боловч юу ч олдоггүй. Түүнийг өрөөндөө байхад хоёр дуу охин нэрээд түүнд байгаа сийлбэртэй адилхан сийлбрүүд нууц өрөөнд байдаг талаар хэлж Максыг өнөөх нууц газар руу дагуулan явах бөгөөд Макс тийм газар байдаг талаар ч мэддэггүй байжээ. Удалгүй тэд тахилын өрөө бололтой нэгэн нууцлаг өрөөнд ирэх ба Макс адилхан дүрстэй сийлбрүүд олж энэ тахилын өрөө Ромын залуунаас гоо үзэглэнгийн дагинд яг зориулагдсан болохыг олж мэднэ. Мөн тэр зургийн альбомнууд олж нээж үзэхэд асрамжийн газарт уулзаж байсан бүх хүмүүс нь зураг болгон дээр байх ба олон жилийн өмнөх зурган дээрч тэд яг одоогийн шигээ нэг хിവэр байдаг. Тэдний өмнөх тэрэгэнцэр дээр сууж байгаа цагаан хувцастай хүн зураг болгон дээр өөрчлөгдсөн байх бөгөөд нэг зурган дээр өнөөх тэрэгэнцэр дээр ах Люк нь суусан байдаг. Макс гинэт өнөөх хачиргалтай өвгөн үнэн хэрэгтэй ах Люк нь байсныг ойлгож ах дээрээ очиж уулзахад юугч нулимс туслуулан түүнийг тэврэх ба тэр энэ бүх хугацаанд Максыг зүгтаалгах гэж оролдож байжээ. Макс ахаасаа зурган дээрх цагаан хувцастай хүмүүс хэн болохыг асуухад юугч хамт байгаа тэрэгэнцэртэй хөгшчүүл рүү заах ба Макс тэд яагаад ингэж хөгшөрснийг ойлгож амжихаас өмнө хэн нэгэн түүнийг ухаан алдуулна. Удалгүй Макс өөрөө цагаан хослолтой тэрэгэнцэр дээр суусан байдалтай ухаан орох бөгөөд тэр баг зэрэг хөгшөрсөн байдаг. Түүнийг тойрон доктор Савиан, Луис болон бусад хүмүүс баяраа тэмдэглэх ба Макс тэдний хүндтэй зочин байв. Ингээд бүх зүйл тодорхой болох бөгөөд засгийн газрын туршилт хүзүүн дээрх тэмдэг өнөөх эмэгтэйгээд бүх зүйл Максыг хуурч өөрсдийгөө хөгжөөхийн тулд зохиосон хуурамч жүжиг болж таардаг. Үнэн хэрэгтээ Макс бол тэдний хувьд хоол нь байсан бөгөөд тэд ердөө л идэхээсээ өмнө хоолоороо тоглож байсан хэрэг байв. Энэ хүмүүс Ромын дагинд яг дахин шүтдэг байсан ба доктор Савианы тайлбарласнаар хүний нүдэнд хүнийг залуу байлгах ох байдаг бөгөөд нас ахих тусам өнөөх ох ширгэж улмаар хүмүүс хөгшөрдөг байжээ. Харин тэд Макс шиг хүүхдүүдийг үрчлэн тэдний нүдний охийг навч өөрсдөө шилжүүлэн хөгшөрхөөс сэргийлж залууждаг байсан байна. Ингээд энэ удаад Максийн нүдний охийг авах ээлж ирсэн бөгөөд доктор Савиа Максыг хэвтүүлэн нүдрүүн тариур барин дайрахад Макс ч тэднийг бүгдийг нь ална гэж сүрдүүлдэг. Харин Савиан инээд алдаад нүдний чинь охийг бүрэн авч дуусны дараа чамд орноосоо босгоч хүч үлдэхгүй чи 100 настай өвгөн болно гэж даапалдаг. Ингээд Максийн нүдний охийг хэсэгчлэн авсны дараа түүнийг дөрвөн давхар руу шилжүүлэх бөгөөд Луис түүн дээр ирээд бид чамайг сайн асарч халамжлах болно гэд Норма түүнийг хамгаалахыг хүссэн учраас тэдэнд алуусан талаар тайлбарладаг. Дараа нь Максыг ухаан ороход Люк хажууд нь сууж байх бөгөөд тэр хамаг хүчээрээ тэрэгэнцрээсээ төмөр гуурс суглан авч өөрийнхөө болон тэнд байгаа бусад хөгшчүүлийн нүдний охийг цуглуулад Максыг буцааж залуужуулахын тулд бүгдийг нь түүний ам руу хийдэг. Хэдийгээр тэд гаднаасаа хөгшин харагдаж байгаа ч нас нь залуу учраас нүдний охин хурдан хугацаанд эргэж төлждөг байсан тул доктор Савиан бүрэн төлжгөө болтол нь ахин дахин авдаг байжээ. Ингээд удалгүй Жуног ирэхэд Макс тэрэгэнцэр дээрээ байхгүй байх ба буцааж залуунасаа олж авсан Макс ч Жуно руу дайрч түүнийг ална. Тэр сүх барин асрамжийн газарт байгаа бүх хүмүүсийг нэг нэгээр нь ангуучилж эхлэх бөгөөд Луис шүүгэнд орж нуугдсан ч Макс түүнийг олдог. Гэтэл энэ үеэр доктор Савиан Макс руу буудсан боловч Луисыг онох ба маш их хүчтэй болсон Макс тэднийг бүгдийг нь өршөөлгүйгээр алдаг. Максийн үрчилж авсан эцэг их зүгтаах гэсэн боловч шуурганд нурсан байшингийн хэсэгт даруулан амиа алдах бөгөөд харин Макс ах Люк болон дөрвөн давхрын бусад хөгшчүүлийг аимшигтай асрамжийн газраас гаргаж тэднийг аварч байгаагаар кино төгсдөг.